Бид ч бас бусдын адил мэдээлэл авах тэгш хэрэгтэй. 186 дугаар тусгай цэцэрлэг. Хотын хөдөлгөөн эхлэхдээ зэрэгцсэн 186 дугаар тусгай цэцэрлэгийн багш нар ажилдаан цугларч эцэг эхчүүдэд хүүхдүүдэд цэцэрлэгт хүргэн эрзгэж байна. Өвлийн хүйтэн эд тажигнаж юс эхэлсэн учраас өнөөдөр авцсангуй хөл хөдөлгөөн бага байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд харьяалал харгалзахгүйгээр 186 дугаар тусгай цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол олгодог. Тусгай сургалттай 186 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй хүүхэд явдаг. Тэдэн дунд сонсголын бэрхшээлтэй хүүхэд ч олон байна. Өдөр үлзий цэцэг багшин ангид ердөө 4 хүүхэд иржээ. Тэд энэ цэцэрлэгт явж багшаасаа гадаад орчин нөхцөлтэйгээ хэрхэн харьцах, тоо бодож, тооны хэлээр ярьж сурах гээд олон чухал мэдлэг амьдралд нь хэрэгтэй олон зүйлсийг олж авдаг юм. Эдний хичээл төрийн дууллаа дуулснаар эхэлсэн байна. Хүүхдүүд маань бол харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, даавны хам шинж мөн бусад бэрхшээлтэй хүүхдүүд бол явдаг. За энэ 9 сараас үл 0-3 настай хүүхдийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хүлээж аваад сургуулийн өмнөх боловсролыг олгоод явж байна. Туршилтынхаа шат дуусаад хэрэгжилтийнхаа үе шатанд бол явж байна. Тусгай ангид хичээл заах багшид цөөхөн хүүхэд оногдно. Нэг багш сайндаа 5 хүүхэдтэй ажиллах боломжтой байдаг гин. Сонсголгүй ангийн багшийн оронтооч ердөө 2хан байдаг байна. Хүүхдүүд хэдхэн жилийн дараа нийгмийн харилцаанд дэвтээ оролцсон. Өөрөө бие дааж зам хөндлөн гарна, нийтийн тээврээр үйлчлүүлнэ, төрөөс гаргаж байгаа шийдвэр, олон нийтийн анхаарлын төвд байгаа цаг үеийн мэдээлэл хүлээн авч эмнэлгийн үйлчилгээг хүртэнэ. Тэдний амьдрал ахуйтай салшгүй холбоотой мэдээллийг авах анхан шатны дохионы хэлний хосолсон сургалтын гол хэсэг нь энд чиглэж байна. Би 3-5 насны сонсголгүй хүүхдүүдэд багшлаг, сонсголгүй багш байна. Манай ангид 8 хүүхэд явдгийн 2 нь давхар бэрхшээлтэй. Сонсголгүй хүүхдийн гол онцлог нь гэвэл сонсохгүй ч тэд маш хурц хараатай. Тэдний сонорын мэдээлэл хязгаарлагдмал учраас харааны мэдрэхүүн илт давуу хөгжсөн байдаг. Тиймээс харааны мэдрэхүйд суурилсан дохионы хэлээр хөгжүүлэх болон бичгийн хэлний суурь болох хурууны үсгээр үсгэлэх арга буюу хос хэлний арга зүгээр сургалтаа явуулж байгаа маань ихээхэн үр дүнд хүрч бид ихэд сэтгэл өндөр байгаа. Сонсголгүй хүүхдийн харилцааны орчныг сонсголгүй багш л бүрдүүлдэг. Хүүхэд багшаасаа дохионы хэл сурч багштайгаа харилцснаар оюун сэтгэх хүч харилцааны чадвартай болдог юм. Мөн бид эцэг эхтэн ч бас дохионы хэл заадаг учраас тэд гэртээ хүүхдүүдтэйгээ чөлөөтэй хазаж чаддаг юм аа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхдүүдийн маань ирээдүй гэрэлтэй байна гэдэгт би итгэл дүүрэн явдаг. Эндээс сонсголгүй хүүхдэд хичээл заана гэдэг ямар хүнд ачаалалтай вэ гэдг нь багахаанч гэсэн харагддаг. Хэрвээ энд байгаа хүүхдийн тоо нэмэгдвэл багш нар нь бас л хүрэлцэхгүй. Гэхдээ л багш нар нь үүрсэн ажилдаа эзэн нь аль болох олон хүүхэд хамруулахыг хичээж байна. Тусгай 186 дугаар цэцэрлэг өөрийн боломжид тулгуурлан эдгээр хүүхдүүдийг амьдрал хэмээх том сүрэлд хөл алдчихгүй, мэдээллээс хоцорчихгүй, мэдлэгтэй хүн болгохын тулд хичээж байгаа юм. Тусгай хэрэгцээ шаардсан хүүхдүүд олон боловч манайд хамрагдах боломж бол бага байна гэж хэлэхээр байна. Яагаад тэгэхээр зэрэг хүүхдүүдийг маань хүргэж ирэх тийм ээ боломж унаа тэргээс гуулаад өшөө ээж аавууд нь ажил төрөлтэй хол
ийм байдаг учраас одоо бүрэн 100% харагдах юм боломжгүй байгаамаа. Манай улсад сонсголын бэрхшээлтэй 13,000 орчим иргэн байдаг. Гэхдээ олон улсын байгууллага манай улсын хүн амын 3% нь сонсголын бэрхшээлтэй гэсэн дүн мэдээг гаргажээ. Энэ дунд хичнээн нь хүүхэд байгааг мөн л нарийнлан мэдэх боломж хомс. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалах хоёр гол хууль манай улсад мөрдөгддөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харийн асуудлыг тусгасан, нөгөөх нь хамгааллын тухай хууль. Харамсалтай нь тэдний мэдээлэл олж авах, мэдээллээр дамжуулан эрсдлээс сэргийлэх нь алхам тутамд нь шахуу зөрчигдсөөр өдийг хүрчээ. Ернэ сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмж маш муу байгаа. Сонсголгүй иргэд мэдээлэл хүлээн авахд хаалттай байдаг. Эрүүл мэнд, хуулийн байгууллага, төрийн үйлчилгээ сонсголгүй иргэдэд хүртээмжгүй. Дохооны хэлний хэлмэрчийн үйлчилгээ бараг байхгүй гэхэд болно. Төрийн албан хаагчид нь сонсголгүй иргэдэд сэтгэл дүүрэн амьдрахад анхаарал хандуулахгүй байна. Монголд 67 телевиз байгаа хэдий ч Монгол үндэсний олон нийтийн телевизийн цагийн хурд нэвтрүүлэг дохооны орчуулагтай явагддаг. Бусад сувгийн сонирхолтой нэвтрүүлэг кинон сонсголгүй иргэдэд хүртээмжгүй учраас мэдээлэл хүлээн авахд хүндрэлтэй байна. Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засаг маань анхаараасаа хэмээн сонсголгүй иргэд хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн конвенцийг хэрэгжүүлж сонсголгүй иргэд сэтгэл хангалуун бүрэн дүүрэн амьдрахад чухал нөлөөтэй. Хэвлэл мэдээллийн хүртээмжийг сайжруулах, орчуулагчдыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг нийт сонсголгүй иргэдийнхээ өмнөөс та бүхнээс хүсэж байна. Манай аймгийн хэмжээнд дохооны хэлний хэлмэрч байхгүй. Хөдөө орон нутагт сургууль завсардсан дохооны хэл мэддэггүй сонсголгүй иргэд их олон байдаг. Олон хүн дохооны хэлний сургалтанд суралцдагч хэлмэрч болох сонирхолтой хүн байгаагүй. Нэгэнт мэдээлэл хүртээмжгүй учраас сонсголгүй иргэд телевиз үзэх сонирхолгүй өөр зүйлд чөлөөцгөө зарцуулах нь илвгэ. Жишээ нь сонсголын бэрхшээлтэй иргэн гэртээ ганцаараа байхад хүүхэд өвдөж яаралтай түргэн дуудах болоход энэ бараг л мянгуужингийн үлгэр болно. Учир нь тэр 103 руу залгасан ч ярьж чадахгүй. Өөрт нь юу тохиолдсон, гэр нь хаана байдгийг ч ойлгуулж чадахгүй. Хэрвээ төрийн тусламжийн утас тэдний дохооны хэлийг ойлгодог сонсголын бэрхшээлтэй иргэний гүрсийг хараад түүнд юу тохиолдсныг мэддэг байсан бол гэдэг бодол яг иймэрхүү хүндрэл бэрхшээл тохиолдсон үед орж ирдэг. Тэд аргаа барахтаа ойр дотнохоо хэн нэгэнтэй холбогдож тэдэнд төвөг удаж элдвэр хилүүлэн байж сая нэг тусламж авах тохиолдол олонтой байдаг ажээ. Нэг орой би гэр бүлийнхээ хамтаар орой зурагт үзээд сууж байлаа л да. Манай гэр бүл нь бас сонсголгүй хүн байдаг. Гэтэл хөрш маань сандарч гисэн гүйж орж ирээд гэрээсээ маш яаралтай хурдан гар гэсэн. Гэрээсээ гараад хардл хаж хайлын байшин шатарч байсан. Тэгэд л би яран гүйж сүх аваад тэр айлын шатарч байгаа хашааг нурааж өөрийнхөө байшин шатхаас сэргийлж чадсан. Энэ бол сонсголгүй иргэдэд тохиолддог бас нэгэн бэрхшээл. Яагаад гэвэл сонсголгүй хүн орчин тойрондоо юу болж байгааг сонсдоггүй. Хэрвээ хөрш маань орж хэлээгүй бол манай байшинч бас шатах байсан. Хүний эрхийг дээдлэх тал дээр үлгэр жишээ улс орнуудад сонсголгүй иргэдэд үйлчлэх тусгай утасны хэлмэрч ажилтдаг юм байна. Үйлчлүүлэгч өөрийн утас эсвэл компьютерээр тусгай дугаарт дүрсээр холбогддог. Ингэж орчуулагч шууд ярианы хэлээр хөрвүүлж
цагдаа, эмчгээд холбогдох хүмүүст уламжилдаг байна. Дохионы хэл мэддэггүй хүн сонсголын бэрхшээлтэй хүнтэй уцаар ярих шаардлага гарвал энэ үйлчилгээгч ашигладаг юм. Сонсголгүй иргэдэд тохиолддог гол бэрхшээл бол мэдээллийн хүртээмж. Энэ талаар илүү хуйлчилж бүх телевизийн хөтөлбөрүүд дохионы хэлмэрчтэй эсвэл субтитртэй байвал зүгээр санагддаг. Энэ бүхнийг хуйлчлаад өгчихвөл сонсголгүй иргэд мэдээллийг бүрэн авч чадна. Сонсголгүй иргэдийг мэдээллээр хангах зорилгоор Финляндийн гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хэд хэдэн төслийн хүрээнд сонсголгүй иргэдийн мэдээллийн төвийг байгуулсан нь ч үр дүнгээ өгч эхэлж байна. Сонсголгүй иргэд нийгмийн болоод өөрсөддөө хэрэгцээтэй мэдээллийг энд солилцдог. Дуланбаат Эрдэнэчимэг гэх найз хоёр бүсгүй мэдээллийн төвөөрөө дамжуулан ажил олгогчдтой холбогдож ажилд орсон байна. Дуланбаат Эрдэнэчимэг нар экспресс хэвлэх үйлдвэрийн хамт олонныхоо халуун ам бүлд багтаж нэр хүндтэй хөдөлмөрлөн амьдралаа авч явж байна. Сонсголгүй иргэдийн мэдээллийн төвийн сайт буюу Facebook хуудсанд ажилчин аавна гэсэн зарыг тавьсан. Зарын дагуу бол Дуланбаат гэдэг энэ охин маань ирж ажилласан. Бидэнтэй бас ингээд хамтарч ажиллаж байхад бол ганцаараа ажиллахад бол жоохон хэцүү санагдаад найзыг нь хамттан ингээд ажиллуулж байгаа. Хэдийгээр энэ хүмүүс маань хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн жирийн иргэдээс ялгаагүй харин хөдөлмөрийн бүтээмж нь илүү байгаа харагддаг. Энэ л хамт олонны жишгээр ажил олгогчдод ч гэлээ хөгжлийн бэрхшээлтэй нэгний эджин ажиллаж амьдрах нөхцлөөр хангаж өгч чадаж байж гэмээн 3 сая хүрч яваа цөөхөн монголчууд бид олуула хамтдаа хөгжиж улс орноо хөгжүүлэхин үлгэр дуурайл болох үзье. Хэрвээ манай өөрийн холбооны операторууд албан бус тоогоор манай улсын хүн 3% нь болж байгаа сонсголын бэрхшээлтэй иргэд рүүгээ анхаарч яаралтай түргэн тусламж, цагдаа, гал командтай хамтран ажиллавал гэсэн бодол тэдэнд төрдөг. Сонсголгүй иргэдэд техник технологийн хөгжлөөс маш их хоцорч байна. Телевизүүдийн бүх нэвтрүүлгийг субтитртэй болох хэрэгтэй байна. Дохионы орчуулгын алсын үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай. Мөн төрийн албанд дохионы хэлтэй хүн байх шаардлагатай байна. Энэ бүхэн дутагдж байгаагаас бид мэдээллээс маш их хоцорч байна. Тэгвэл хэн нэгэн туслах хүн дэрэгдэнд байхгүй үед тэд өвдөж зовж эрсдэл учирвал төрийн үйлчилгээг авах боломжтой болно гэсэн сайхан төсөөлөл бий. Гэхдээ тэд үүнийг олон хүнд хүргэж чадахгүй учраас асуудлыг ингээд шийдчихье гэсэн харцсан алс холын зэрэглээ мэт замхрах нь харамсалтай. Телевизийн нэвтрүүлгүүдийн дохионы хэлээр орчуулах олон улсын стандарт нь 2:1 байдаг. Монгол улсын дохионы хэлэнд боловсрол буюу амьдрал гэдэг дохио орохоор тохойны үзүр орохоор байвал бүрэн харагдах юм аа. Сонсголын бэрхшээлтэй иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах эрхээ бүрэн эдлэж чадахгүй байгаагаас гадна цаг үеийн мэдээллийг тэр бүр аваад байж чаддаггүй юм. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цагийн хүрд хөтөлбөрөөс л өнөөдөр улс их орон хэлийн чанар юу болов гэдгийг хүлээж авдаг. Гэхдээ өдөр бүр хангалттай хэмжээнд биш юм. Уг нь зурагтаар гарч байгаа дохионы хөтлөгчийг илүү томруулж харагдуулбал мэдээллээ баттай хүлээн авна. Бас эрүүл мэндэнд ч муудахгүй биз. Олон улсын хэмжээнд дохионы орчуулагчийн хэмжээний стандартыг хэрхэн барьж байгаагаар нь сонсголын бэрхшээлтэй иргэдийнхээ эрх хэрхэн хүндгэж байгаа нь харагддаг. Австрали болон Франц улсууд 2:1-ээр дохионы хэлмэрчийг нэвтрүүлдэг. Зарим улсууд 4:1-ээр, Азийн зарим улсууд 6:1-ээр үзүүлдэг. Үзэгч та чихээ бөглөчхөөд зурагт үзэж радио сонсох гээд хит хитэн удаа оролдоод үзээрэй. Зурагтаараа дуртай кинот нь гаравч дуугүй болохоор бүрэн ойлгохгүй урам хугарна. Телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр танд хамаатай асуудлыг яривч дүрснээс хэтрэхгүй. Тэгвэл хэсэг хугацааны дараа магадгүй нэг өдрийн дараа эргээд нүдэрээ харж чихээрээ сонсоход ямар сайхан мэдрэмж төрж байна. Гасаараа шахуу сонсохгүй, хэлж ярьж чадахгүй байх гэдэг ямар их хэцүү бэрхшээл болохыг та энэ багахан туршилтаар мэдрэх боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хуулийн хүрээнд боломжийн сайн хангадаг улс орнууд сонсголгүй иргэдэд зориулан хадмал орчуулагтай кино хүртэл гаргадаг юм. Дөрүүдийн яриа болон дуу шүүм зэргийг текст хэлбэрээр гаргаж үйл явдал өрнөл бүрийг нь гүйцэд илэрхийлэхийг зорьдог. Ус гоожих, хаалга тогших, дуу дуулах гэх мэт дуу авиаг гар хуруулан бие махбодын оролцоотойгоор тайлбарладаг нь бусадтай адил тухайн киног бүрэн дүүрэн ойлгох боломжийг олгодог. Бусдад өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байх хамгийн хэцүү. Гэхдээ бид шантардаггүй. Ирээдүйд төлөө мөн өөрсдийнхөө өмнө тулгарч байгаа хүнд сорилтуудыг төр, хувийн хөвшил, иргэдтэйгээ хамтран шийдэхийг л хүсэж байна. Мэдээллийн 90-100-д цаг үеийн асуудал, төр засгийн шийдвэр, урлаг соёлын гээд бүхий л үйлчилгээ мэдээллээс хоцрохгүй байхыг хүснэ. Бид ч бусдын адил мэдээлэл авах тэгш хэрэгтэй.